12 дугаар анги Тэнгэр газрын хууль. Тоглогч гал улаан хордсон адуус ууртай нохой болон кремнаар шатаж буй агууг цэвэрлсэн анхны тоглогчд боллоо. Баяр хүргэе. Тэрхүү мэдэгдэл тэнгэрт гарах зур Йоан ганц хэлмээ барин 4 мөнгөн чоныг завшиж өрхөв. Чоннуудын цогц газраар хөглөх боловч Йоан зогсолгүй зүхдэг гэсэн 2 чоныг завчив. Шоохо гудамжны жүжиг үзэж буй мэт алга ташин юу авах маш хурдан сайжирч байна. Яг л ус шингээж буй парламент. Тэр өөрөө бүхнийг ойлгож сул талаа хүчрхэг талаа болгож байна. Хэдхэн цагийн дотор сэлмийн урлаг болон энерги зарцуулалт нэлт сайжирлаа. Гэвч түүний харц харамссан мэт болж хэрвээ юу анх дээд ертөнцид байсан болж бүх мөнгөн чоныг устгачаад Йоан бүх цуглуулсан цөмөө гаргаж ирээд 10 мангас устгаад байхад дөнгөж 7хон шив гэж дурамчхан аясаар хэлв. 7-г олно гэдэг харин ч олцтой байна гэж Шоохо түүнийг дурамчхан царайг хараад хэлв. Хэрвээ зохицуулж хэрэглүүл бүтэн сар ч хүрнэ. Гэхдээ Йоанхын хувьд сар байтугай 1 минут болохгүй гэж хэлээд Йоан амдаа бүгдийг хэв. Мэдээж тэр үйлдэл нь Шоохог цочирдуулах нь тэр. Дээд тэнгэрийн боловсронгуй махбод идэвхчлээ. Мөнгөн чоноос 560 мянган энерги гарган авлаа. Та төвшөө ахихад хангалттай энерги хөрвүүллээ. Та 9-р төвшний сүнслэг шив боллоо. Бүх үзүүлэлт 500-аар нэмэгдлээ. 3,840 мянгаас сая 519,395. Йоанха та гэж Шоохо яг л сүнс харсан мэт түүнийг харна. Чихэр шиг амттай юм аа гэд уруулаад олоогоод хаш мэлхий шиг их энергитэй байгаагүй ч төвшөө ахичихлаа. Йоанха гэж Шоохо түүнийг дуудах боловч цааш нь юу гэж хэлэхээ мэдэхгүй байв. Яасан гэж түүн рүү гэмгүүнүүдээр өөрийнхөө ямар гайхалтай чадвартай болохыг мэдэхгүй учраас асуув. Планчт мангасын цөмөөс энерги гарган авахдаа хэр чанартаагаас хамааран тодорхой хязгаартай энерги өөртөө авдаг. Гэхдээ өндөр хүчтэй мангасуудын цөм байсан ч ихтэй 50% үлдсэн байгальд нь буцааж ирэлтэнд ордог. Энэ бол тэнгэр газрын хууль, үүнийг сүрэх боломжгүй. Гэхдээ юу анхын байдлаас харахад таны махбод тэр хуулийг үл тоож тэнгэр газрыг үүсгэж байна. Энэ түүний аимшигтай махбод нь түүнийг алмаар болно. Тэнгэр газрын хуулийг сөрөнгөнэ гэд өөрийн бодит биеийг бодон бодит амьдрал дээрээч бас тийм байсан болч гэж дотроо санаа алдав. Гинэтхэн Шоохо түүнийг хараад Йоанха бидэнтэй ойр хүмүүс байна. Хүмүүсээ тоглогч эсвэл тоглогч биш дөрөв гэж дотроо бодов. Тэрээр тоглож эхэлснээс хойш Шоохо болон тэр хоёр тулаанчаас өөр хүн хараагүй учраас харахыг ихэд хүсэж байлаа. 3 хүн, 2 нь 7 дугаар төвшний сүнслэг шив, нөгөөх нь 8 дугаар төвшөв. Тэд дээд төвшний хилэнт гүрүүлтэд тулалдаж байна. Сонирхол төрчлөө явцгаая гэж Йоан хэлв. 3 нь насанд хүрсэн залуучууд, 2 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй. Том гүрүүлээс хэдэн метрийн зай зогсон. Тэдний харцнаас айдас бас сандрал мэдрэгдэх ба хувцсан нэвт хөлөрсөн байв. Тэд энэ гүрүүлтэд удаан тулдсан боловч бат бүх хамгаалтыг үл сэтэлж чадна. Новш энэ гүрүүлийн хайрс ган шиг бат бүх юм. Номын ах мо бид энерги дуусахаас өмнө эндээс явах хэрэгтэй. Номын дүү Ванг зөв хэллээ. Бид нэгэнт дийлэхгүй учраас оройтхоос өмнө цухтах хэрэгтэй. Хамгийн ахмад нь болох Музов гүрүүл рүү харан уруулаа хазна. Тэрээр бүх чадвараа гүрүүл дээр ашигласан боловч ганц зураас хайрсанд нь гаргаж чадаагүй юм. Гинтгэн тэрээр үгүй шүү гэж өрлөв. Номын ахаа гэж нөгөө хоёр нь түүн рүү зүрүүд төрхийг хараад хэлв. Та хоёр явж олно. Харин үүнтэй үхэгсэхээ үзнэ. Миний амьдрал энэ мангасын цөмдөр тогтож байгаа гэж хэлээд уруулаад цус гартал хазав. Гэвч тэрээр гүрүүл рүү шийдсэн харцаар хараад би энд үхэн эсвэл бүлгэмдэр очиод үхэн. Нэгэнт л үхэхээс хойш би энэ мөчөд бүхнээ гаргана. Тэгвэл эндээ үх. Би чамаа өрөвдсөндөө л тусалж байсан гэж нөгөө эрэгтэй нь хэлээд зүхтав. Та Рен ахыг оролдоог бол ийм зүйл болохгүй байсан юм гэж хэлчихэд эмхтэй яваад өгөв. Түүнтэй олон жил найзалсан хэдий ч тэдний хинч түүнд амиа гарганд гаргаж туслахыг хүсээгүй юм. Мусов номын охин дүүгийнхаа үгийг сонсоод санаа алдснаа. Чиний зөвөө. Гэхдээ би зүрх сэтгэлтэй үйл тааж чадахгүй. Сонгогдсон нэгнээр оролцсон ч бай гэж хэлчихэд сэлмээ өргөн хүрээдэр. Шоохо чи 3 гэсэн атал яагаад ганц байгаа юм гэж цустайгаа утгалцсан Мусовг хараад асуув.
Бидний ирэхээс өмнө явчихсан юм гэж тайван хэлв. Тэрний талаар юу гэж бодож байна? Тэр ялах уу? Шохо толгоос хэсрээд түүний энерги бараг шавхагдчихсан байна. Тэр энергийн дутагдлаас олж ухаан алдах цаг хугацааны л асуудал. Тэр чамаас гадна таарсан ганц хүн учир ингээд хүлчгэж болохгүй гэж хэлээд Йоан сэлмээ барин үсрээд цус сэлмийн дайралт гөрүүлч мдээгүй байхад дайрсан учир сэлэм түүний зүрхийг сүлбэж ганц дайралтаар устгав. Чи зүгээр үү гэж Йоан амаа ангаасан байгаа Мосог хараад асуув.